бяцлал гэдгийг одоо бүр нэг тийм цаав цөмсөө ч юм уу альс нэг тийм хоосон бүр хоол ойлгочлохгүй байх л та. Хамгийн дөрөв бяцлал гэдэг миний ойлгохдогоор бол сэтгэлийн хамгийн амар амгалаа. Хоёрдугаар нь сэтгэлийн эрч хүчийг нэмэгдүүлэх хамгийн чухал оюуны дасгал юм болов уу гэж боддог. Сэтгэлээ өнөөдөр нэг амар тайван байлгахын төлөө энэ үйл ажиллагаа зохион байгуулж бүх залуучуудаа маш их баярлалаа гэж хэлье. нийслэлчүүдээ эрэг уур амьсгалд уриалсандаа маш их баяртай байна. За энэ үйл ажиллагаа зохион байгуулсан оюутлаг клубийнхаа залуустаа маш их баярлалаа. Тэгээ Монголын маань оюутлаг залуус маш их олон байх болтугай. Тэгээд өнөөдөр энэ үйл ажиллагаанд нэгдсэндээ маш их баяртай байна. Та бүхнийг нэг дээрээс гэж хүсэж байна. За өнөөдөр бэлтгэлийн флашмоб боллоо. Үнэхээр сайхан байлаа. Нийслэлчүүдийг эрэг уур амьсгалд одоо уриалан дуудсан бэлтгэлийн флашмоб болж өндөрлөлөө. Олон сайхан залуучууд ирж манай энэ үйл ажиллагаанд оролцсон байна. Тэгээд дараагийн үйл ажиллагаанд магадгүй таныг ирэх баха гэж найдаж байна. Бидэнтэй нэг дээрээ залуусаа.